хүүхдийг боловсралтай эрдэмтэй хүн болгохоос илүүтэйгээр хүн байх. Тэр хүмүүжил ер нь юунаас одоо тийм ээ хүүхдүүдэд хүрч байгаа бол яг үнэ хүмүүжил гэдэг дээр бол зөвхөн хүүхдийг одоо боловсрох сурч мэдэх хүмүүжүүлэх дээр сургууль найдаад орхидог байсан үе бол байсан. Тэгэхээр яг үнэндээ бол энэ сургалтыг явуулна гэдэг бол олон талын оролцоо шаардлагатай, эцэг эхийн оролцоо, багшийн оролцоо, сургуулийн удирдлагын оролцоо, нийгэм орчны оролцоо, тэгээ хүүхдийн оролцоо. Энэ бүгд нийлж байж хүн зөв хүн бол төлөвшнө гэдэг концепцоор зөв Монгол хүүхэд хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энд одоо багш нарын сургуульдаа хичээлийн бэлтгэх байдал, тэр хүүхдтэй хүмүүжүүлэх тэр чиглэлийн цогцоор нь авч явж байгаа. Тэгэхээр зэрэг хүмүүжил бол хаягдахгүй ийм сайн орчин бий болж байгаа. Эцэг эхчүүд хүртэл одоо сургуулийн үйл ажиллагаанд оролцогч болсон. Нэг хэсэг бол бас шүүмжлэгч байсан шүү дээ, тийм ээ. Хүүхдийн хувьд яд нэг багшид даатгачаад тэгээд тэр багшийг сайн сургахгүй байна гэд шүүмжилдэг байсан үе зөндөө байгаа. Тэгэхдээ одоо харилцан хариуцлага үйл гэдэг болсон. Эцэг эхийн зөвлөл гэдэг бол одоо бас их чанартай ажилдаг болсон. Хүүхдүүдийн хандлага бүгдээрээ л хүүхдүүдийн төлөө санаа зовдөг эцэг эхчүүд, багш нар одоо сургуулийн удирдлага тэгсэн хэрнээ юу хийх чиглүүлэх тал дээр нь бол бас учир дутагдaltaй байсан. Тэгэхээр одоо бол харилцан хамтын ажиллагаа сайн болж